За сайн бацхан уу Фредерт байна. За өнөөдөр би та бүхэнтэйгээ зоо шинэ мэргээр бас уулзах гэж байна. За тэгэхээр өнөөдөр ямар уншлага хийх вэ гэхээр хүнд дээд бие буюу одоо англиар higher self гэж ярьдаг. За тэр бол одоо ер нь утгачлах юм бол хүний одоо дээд бие буюу бидний одоо хамгийн сайн хувилбар биднийг одоо ингээд чиглүүлж байдаг тийм. Бид нар одоо хамгийн зөв зүйл рүү биднийг чиглүүлж идэг. За ийм бие байдаг. За тэгэхээр хэдүүлээ та нар маань одоо өөрийнхөө дээд биеэс сэр хол яваад байгаа. Эсвэл яг ингээд дээд биетэйгээ хамтраад ингээд явж чадчихэв үү? Таны одоо 3D биетэй одоогийн та болон одоо таны дээд бие хоёрын хоорондын зааг хэрхэн одоо уялдаж байна вэ? Зааг хэр байна вэ те? За таны дээд бие ямар одоо хүн байд юм бэ те? Та тэгэхээр өөрийгөө одоо дээд биетэйгээ одоо ингээд дүүзүүлжтэй аль болох тийшээл одоо чиглэсэн явж байгаа юм бол одоо амьдралынхаа зөв чигээр явж гинэ гэж ойлгож болно. Хэрвээ дээд биеэсээ жоохон алсаад ингээд явах юм бол жоохон буруу сонголтуудыг хийх те, буруу замаараа явах ч гэдэм үү. Өөрийнхөө яг явах эсгүй замаар явах ч гэдэм үү. Иймэрхүү байдлаар ингээд дэлхий те 3 ертөнцийн төр илэрч байдаг. Тийм учраас хүмүүс бас энэ талаар нэг сайн мэдгүй байх. Тийм иймэрхүү уншлагууд бас би өөрөө харж байгаагүй учраас бас би өөрөө их одоо энэ зүйлийг чухал юм болов уу гэж боддог. Тийм учраас та нартай бас энэ талаар сонирхуулъя те гэсэн үднээс ийм одоо уншлага хийгэж бодлоо. За ингээд сонголтын групптэй гаргаж ирье. За нэгдүгээр группийн хүмүүсийн сонголтыг харцгаая. За хоёрдугаар группийг харъя. За гуравдугаар группийг харъя. Ер нь дээд бие гэдэг бол одоо хүнийг харж тааж авдаг сахиус тэнгэр гэж ярьдаг ч тийм үг дэцүүд тэрнээс гадна бас бидний өөрсдийн яг одоо тэр хувилбар байж байгаа. Бидний дандаа одоо хамгаалж зааж зөвлөж биднэрт өөрсдийн нийстэй бас ингэж амьдралах хэрэгтэй гэдэг. Энэ одоо сүнслэг ойлголт байгаа. Сонголтын карт. За окей. За бүх картууд маань гараад ирлээ. За яаж харагдаж байгаа юм. За ерөнхийдөө болж гин үү. За эхний групп нь Touch the Sky гэсэн. За ийм карт байна. Маш юм урт үстэй. Тэгээд тэнгэрээс ингээд доошоо өөрлөг харж байгаа юм шиг тийм энтэд би гэсэн. Энэ сэдвтэй маань маш одоо таарсан тийм ийм зурагтай байна. За тэгээд энэ болохоор хажуудаа нэг хөрхөн шувуу байх шиг үнтэй болжмор арай биш байх. Зүгээр шувуу тэгэн дээрээс ингээ шуунууд, үүлнүүд. За ийм зурагтай зураг байна. За хоёрдугаар групп болохоор To the Moon and Back гэсэн. Та бас ийм саран дээр сууж байгаа ийм эмэгтэйгийн дүрс байна. Бас ингээд ийм хоёр шувуутай. Тэгээ нэгдүгээр группээс ялгаатай нь болохоор доошоо биш яг чигээрээ тий харсан байна. За 51-ийн тоотой байна бас тий. За 3-р групп маань сүүлийн групп маань Secrets буюу нууцуд гэсэн тийм ийм өдөр байна. За нэг бас жоох охин байна тий. Жоох охин 3 түлхүүртэй тэгсний нэг юу ингээ онгойлгох гэж байгаа тий. Нэг хаалга онгойлгох гэж байгаа. Ийм дүр зурагтай зураг байна. 43-ийн тоотой тий. За ингээд та нар маань харж агаад хамгийн өөрт таалагдж байгаа дүрсээ сонгоод урьдчилгаа хүлээн авч үзээрэй.
За бүгдээр нэгдүгээр группээс онцлогоо эхлэе. За та нар маань touch the sky тий. Тэнгэрт хүрэх тий, тэнгэрээс хүрэх ч гэдэг юм. Тэнгэрт хүрэх тий, тэнгэрт хүрэх гэж орчуулагдах байхаа гэж бодож байна. За сонголтын картын нэшээ тавьчих. За тэгээд дээрэс нь таны дээд биеийг ерөн төлөөлөх spiritual амтныг харъя. За firefly гэж байна. Firefly. Би юу ингэж авъя шийдлээ. Энэ болохоор дээд биеийг илэрхийлж байгаа. За энэ болохоор одоо 3D биеийг илэрхийлэх. Тэгээд яг одоогийн өөрийг илэрхийлэх сүнслэг амтыг харъя. За энэ болохоор dragon гэсэн. Dragon буюу имлогийн өдөр гарч ирлээ. Таны яаж тамир юм бэ? Таны регишн гээд авчих. Гэсгээд гэр харагдаж байна. За ингээд авчихнаа. За тэгэхээр эхлээд хийдүүлээ. Өөртөөхөө яг одоогийн тий 3D ертөнцийн дэх би чи ерөнхийдөө ямар хөө байна? Та ямар хөө хүн бэ тий? Тэрийг харцгаая. 3D ертөнцид за луу гарч ирсэн гэхээр за энэ сүнслэг амьтдын энэ карт тэгээ энэ декийн донд бол одоо юу яадаг ийм 5 билүү 6 ширхэг ийм одоо бөөрөнхий тэмдэгтэй буюу энэ болохоор ийм spirit animal буюу сүнслэг яг ийм шин чанарыг өөртөө авахулсан. Одоо энэ бусад эдгээр нь болохоор ийм гурван метр дүрстэй байхгүй юу? Тийм байдаг. Тэгэхээр таавал 3D ертөнц дээр сүнслэг одоо animal spirit сүнслэг амьтан ингэж гарч ирж байна гэдэг нь ямар ч утгатай вэ гэж би бодож байна гэхээр энэ бол та яг 3D ертөнцийн үйл өөрийнхөө дээд биеэс маш одоо сайн мэдээлэл авч чаддаг, одоо холбогдож чаддаг тийм ерөнхийдөө дандаа юм зөв шийдвэрүүдийг амьдралын зөв шийдвэрүүдийг гаргаад явж чаддаг ийм одоо хүн байна. Тэгээд их юм сүнслэг зүйлсүүдэд сонирхолтой, зөв мэдрэмж өндөртэй тийм за иймэрхүү хүн байна. Таны яг одоогийн тийм таны дэлхийд ирэх бие тэгээд dragon маань болохоор миний санаж агаар юу 3 дахь мэлмийн илэрхийлдэг санагдаад байна. Би гэхдээ буруу санаж иж магадгүй. Гэхдээ юу ч гэсэн dragon маань болохоор луу маань өөрийнхөө зорилгыг маш сайн мэддэг. Ерөнхийдөө шин чанарыг өөртөө маш сайн агуулсан байдаг. Одоо яах их одоо зарим хүмүүс аягүй тийм ингээд төөрж будалдаг штэ. Ингээд би ингээд яахаа мэдэхгүй байна. Ямар мэрэж сонгохоо мэдэхгүй байна гэдэг юм. Эсвэл би юу хийгээ мэдэхгүй байна гэдэг юм. Аягүй их тийгдэг. Тэгтэл та нарын хувьд бол тиймэрхүү одоо бэрхшээл бол маш бага байдаг бол харагдаж байна. Тэг юу хийх яхаа бол маш сайн мэддэг. Тэгээд хэрэгтэй шийдвэрүүдийг гаргаа явцдаг тийм. Нэг тийш нөө амьдралдаа цаг алдаж малтдаггүй. Ийм хүмүүс байна. Ийм хүмүүс надад. За ингэж ерөнхийдөө дахиад нэг гоцор. Ингэж ерөнхийдөө онцлогоо хийе. За тэгмүүд за та нар ерөнхийдөө одоо тийм дэлхий дээр ерөнхийдөө ямар хүний одоо хүн байдаг вэ? Тийм ямар хүн бэ гэхээр за та юу байна? Ер нь бол амьдралдаа маш сэтгэл хангалуун, тэгээд өөрөө та маш азтай, оттой, тэгээд дандаа нэг бүгдүүл ингэ таны талд
иргэдэг ч юм уу те. Тийм байлаа гэж чинь тэгээд үүний хажуугаар маш хитээнгүү тэгээд дээрээс нь маш шийдэмгий гэж түүнд ярьжсэн те гарч иржсэн маш шийдэмгий тэгээд ерөөсөө байнга ингээд одоо танд ер нь нэг тийм зүгээр одоо амрахч байд юм уу эсвэл ингээд завсарлага аваад амрын гэсэн бодол нэг төрдгөө маш юм хөдөлмөрч юм байна. Ер нь ингээд юм одоо нөгөө амархаараа бүр ингээд стресстэй дэдэг төрлийн юм байдаг шүү дээ. Тийм юм шиг байна. Тэг бүр ингээд юм хийгээл ажил хийж илээвэл айгу жаргалтай өөрөө ингээд завгүй л явж байгаа юм бол айгу гоё байдаг. Им хүн бол харагдаж байна. Тэгээд үүнийг чинь дагаад энэ одоо шагуу хөдөлмөрч байдал те тууштай одоо шагуу зан гэж одоо дагуурна гэх юм бол та үргэлж одоо таныг азод те хажууд чинь ингээд дагж авч байгаа. Тэгээд үүний хажуугаар бас маш их амжилттай байдаг те. Тэгээд дээрэс нь өөрөө гол нь энэ одоо амьдралын хэм маягтай энэ байдалтай бол маш сэтгэл хангалуун байдгаа маш аз жаргалтай байдгаа гэж гарч ирж байна. Тэгээд ерөөсөө одоо юу гэдэг таны хувьд нэг тийм ингээл сэтгэлээр унахч байд юм уу эсвэл сэтгэл готролд орох морох гэсэн тиймэрхүү асуудлаас маш холуур mental health бол нэлээд сайн дайдгүй маш сайн гэж бараг хэлж болохоор яагаад гэвэл та өөрөө бас өөрийнхөө хажуугаар нь өөрийнхөө юунд айгүйх анхаардаг байгаа байдал харагддаг байхгүй юу? Сэтгэл санаанд маш их анхаардаг. За тэгээд үүний хажуугаар надад хэлэх зүйл гэх юм бол та нар маань жоохон олон зэрэг олон зүйл ингэж хийгээд та нарын хувьд бол ингээд оюуны потенциал гэдэг маш өндөр хүмүүс үлээ харагдаж байна. Тийм учраас ингээд өөрийнхөө одоо хуваарлтыг маш сайхан хийгээ явуулдаг тий. Цагийн менежмент айгуу сайтай гэдэг юм уу. Иймэрхүү зан чанарууд маш сайн харагдаж байна. Ингээд дэлхийд яг бидний амьдарч байгаа нийгэмд бол иймэрхүү чадруудтай хүн л одоо маш одоо амжилттай явж шүү дээ тий. Тэгэхээр бол та нар бол ингээд дэлхийн амьдралдаа маш гоё ингээд тасан зохицож амьдарч байна. За үүний хажуугаар болохоор ингээд нэг зэрэг жоохон ингээд олон юм хийгээд тэр нь ингээд бид нар чинь ингээд махан биетэй хүмүүс юм чинь жоохон тэр тал дээр ингээд өөрийнхөө биеийг ингээд жоохон ядраах гад байдаг тал бол харагдаж байна. Тэгтэл та нар энийг бол бүр одоо нэг тийм туйлд нь хүрэхгүй те нилээн жоохон ингээд ажил ингээд аваарал ихсний дараа за нэг жоохон амралт авчиад гэдэг юм уу ингэдэг байдал жоохон тэрийг ингээд яг бүр нэг туйлдахын давгаан дээр ч гэх юм уу ерөнхийдөө зогсдог юм тал харагдаж байна. Тэгтэл нэг тэгж одоо тэрэндээ тий бүр ингээд бие бүр ингээд зовоогоол ядраад байдаг төрлийн явах биш. Энд дээр ингээд энэ 9 of wands буюу 9-ийн цагааны өдөр ахгүй юу? Уламжлалт тайргаар бол нэлээд одоо ийм өөрийгөө одоо шахдаг тий ийм хүмүүсийг бол ингээд илэрхийлээд байгаа. Гэхдээ энэ дээр бол ингээд бүр маш хад жаргалтай ингээд энэ юм ихтэй маш олон ингээд зүйлсүүд ингээд хийгээд явж байгаа хгүй. Тэгэхээр бол тэрэн дээр бол та нар нэг түүртдэггүй байхаа гэж бас би харж байна. За тэгээд эндээс ингээд харах юм бол цавааны хөдөрж гараад ирсэн тэгээ аяга сэлэм зоос гэдэг ерөөсөө таны амьдрал бол маш юм баланстай тэнцвэртэй явж байдаг ийм байдал бол харагдаж байна. Тэгээд дээрэс нь ерөөс нэг тийм өнгөрсөнтэйгөө зууралтаж мууралтаад байдаггүй. Ер нь бол ингээд ямар нэгэн одоо таагүй те зүйл ингээд болоход гунж гутраал тэгээд байхаас илүүтэй за ийм болох байсан юм билгүү те гэд ингээд болохгүй те хаалган хаагдж байгаа зүйлсүүдийн араас бол нэг тийм чаргууцалтаал одоо юу гэдэг би ягаад одоо X-ээс салж байгаа ч гэдэг юм уу X-ийнхаа сошиал медиа ч юм те тэрийг одоо таарцаад байсан хүмүүсийг ингээд чеклэлтэй хараад байдаг ч юм уу тиймэрхүү зан чанар бол маш бага харагдаж байна. Тийм зүйл бол байхгүй. Тэгэл та бол за ингээл болохгүй л байсан мэлгүй гэл ингээл ирээдүгөө харж амьдардаг. Тэгээд үүнийхээ хэрээр танд одоо амьдралдээ маш гоё зүйлсүүд тохиолддог. Маш юм баялаг ертөнцтэй маш юм сэтгэл хангалуун байдаг хүмүүс бол энэ группийг сонгожээ. Тэгээд та нарын маань сонгосон карт гэсэн ингээд яг ингээд дээд биетэйг маш сайн ингээд холбогддог хүмүүс байгаа юм шиг санагдаж яг энэ зургийг харангууд яг энэ ингээд таны дээд би тэнгуүтэй ингээд доошоо тий энэ ингээд 3D ертөнцийн ингээд шууд ингээд таны дээрээс нь хараад та хоёр ингээд холбогдоод байгаа юм шиг тий нэг урт үсээр тий тэгэхээр бол энэ групп хүмүүс бол тий аюу одоо дээд биетэйгээ сайн холбогдож чаддаг учраас амьдрал маш сэтгэл хангалуун байдаг байх нэ гэж бол харагдлаа. За тэгэхээр ийм одоо мундаг чадaltaй тий ийм хүний одоо дээд би ямар хүн байдаг юм болоо гэж бас бодсогдож байна.
За одоо дээд биеийнх нь уншлагыг оръё. За дээд бие дээр нь болохоор Firefly гэсэн одоо монголоор гэрэлт цоох гэдэг үлээ. За ийм амтны хөдрөл гарч ирсэн байна. За энэ амт нь болохоор гал махбодтой гэж явдаг. За тэгээд маш юм шин санаа оноогоор дүүрэн тэгээд инхүү тэхүү гэсэн маш юм одоо inspiration урам зориг маш ихтэй тийм байдлыг үл илэрхийлж байдаг. Тэгээд маш юм creative бүтээлчтэй. Ийм нэр байдаг. За тэгэхээр цааш партуудаа харцгаая хэдүүлээ. За ер нь бол өөрийн чинь юутай одоогийн одоо энэ дэлхийн хүний өөртөө чинь бол маш төстэй байдал харагдаж байна. За жишээ нь гэх юм бол энэ 3 аяга энэ дээр хойлон дээр гарч ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр та нар бол маш юм одоо найз нөхөдсөг тий ингээд гоё юм community хүрээлэлд байх дуртай юм одоо зожиг хүмүүс бол биш одоо introvert ч гэдэг юм үү тийм хүмүүс бол биш байна. Маш юм гоё extrovert ийм хүмүүс байна. Тэгээ дээрэс нь маш юм гоё сэтгэл нь ингээд нээлттэй. Тэгээ хүмүүсийг маш сайн ойлгодог эмпат төрөлийнх юм шиг иймэрхүү хүмүүс харагдаж байна. Гэхдээ эмпат гэдэг нэг юм одоо сөрөг эмпат биш одоо эмпатийн одоо сөрөг шин чанар нь болохоор өөр одоо хил хязгаараа тавьж чаддгүй тий өнгөрсөндөө жоохон гацах ч юм уу иймэрхүү юмуд байгаад байдаг. Тэгэхээр бусдын одоо сөрөг энерги өөртөө шингээдэг ч юм уу тийм биш айгүй зөв талаараа өөртөө хөгжүүлсэн байна. Тэгээд бусдад ингээд хил хязгаараа маш сайн тавьж чаддаг таны одоо таны дээд бие бол маш сайхан хил хязгаараа тавьж чаддаг. Тэгээд альва зүйлд хөдөлмөрлөж чаддаг. Мөнгөний үнцийн нэг тий одоо дээд бие гэхээр дэлхийн амьдралыг маш сайн ойлгодог ийм дээд биетэй юм байна. Материаллык байдалтай аягүй их анхаардаг тий цаг хугацаа хүч хөдөлмөр гэдгийн үн цэнийг мэддэг. Тэг өөрийгөө үнэлж чаддаг. За тийм учраас маш сайн одоо ингээ хадгаламж ч үгүй юм уу. Тийм таны хувьд одоо ингээ дэлхий дээр амьдрах ингээ ямар ч нэг тийм асуудалгүй юм шиг ингээ байна гэж тэгсэн шүү дээ. Тэнгүүд энэний чинь нэг шалтгаан гэх юм бол дээд би ч өөр аягүй тийм одоо практик хүн байгаа байхгүй юу? Юу гэдэг санхүүгийн юу гэж мэддэг ч юм уу те. Хэрхэн санхүүгээ сайн зохицуулах вэ? Санхүүгийн талаарх мэдлэг аягүй сайтай гэдэг юм. Яагаад ийм бас нэг мэдгүй. Гэхдээ тийм юм байна. Тийм болохоор та ингээд дэлхий дээр те ингээд амьдрахад ч гэсэндээ та хоёр ингээд хоёулаа маш гоё ингэж гар нийлжээ нэг нэгэндээ юу яадаг аюу сайхан ингээд хэмждэг юм байдал харагдаж байна. Тэгээд дээрэс нь таны дээд бие бол маш юм доктортой юм тайван тэгээд ер нь өөрийгөө маш сайн хамгаалж чаддаг. Яагаад гэх юм бол альва өөрөө нөгөө маш юм суйртай юу болохоор тийм яруу сандруу мандруу тийм биш те айгуу төвчээртэй тэгээд маш олон найз нөхөдтэй те юм хүрээлэл сайтай учраас ямар нэгэн одоо хүнд нэг хэцүү нөхцөлд нэг тийм айдас хамгаардаад байдаггүй. За ийм байдал харагдаж байна. Тэгээд дээрэс нь шин зүйл маш нээлттэй байдаг. Тэгээд айгуу тийм гоё юу яадаг гоё ингээд фан тий тухайн цаг мөчтэй ингээд enjoy байж чаддаг. Жаргалтай байж чаддаг. Тэг нэг тийм ирээдүйд санаашраад ч юм уу эсвэл өнгөрсөнд гацаад байдаггүй. Тийм яг л одоо цаг үедээ тэг хийх ёстой юм хийгээл тий. Ийм бас юу байна? Төвчээртэй шаргуу хөдөлмөрч гээд ер нь таны дэлхийн өөртөө чинь тун төстэй байна. Тэгэхээр үл энэ группийн хүмүүс маань бол манай дээд биеэсээ алсарсан биш те. Яг л ингээд дээд биетэйгээ хамт нэг яг л явах хэвээр жамаараа те. Ингээд явж байгаа энэ дэр Wheel of Fortune хөдөлж гисэн ингээ гараад ирсэн сая зайн өдөр те. Тэр үл тийм байна. Тийм болохоор санаа зовх те ерөөсөө нэг тэгэж
юу яах зүйл бол алгаа. Энэ бол ингээд та нарыг маань яг ингээд үг зумаар ингээд явж байгаа шүү. Ингээд яваад байгаарэ. Айгуу сайн байгаа гэснийг нь илэрхийлж байгаа. Урам зориг өгж байгаа. Дээд биеийн таныг маш их магтж जैन тий. Хоёлаа ингээд маш амжилттай гоё явж байгаа шүү гэж хэлж дамжуулж байна. За ингээд нэмэлтээр дээд биеэс нь мессеж авъя. Patience гинэ. Угаас та нар маань маш юм одоо төвчөртэй хүмүүс байсан. Тэгэхээр бол энэ дээр бол одоо яг л ярьжсэн зүйлс гарч ирлээ. Тэсвэр төвчөртэй тий төвчөртэй тууштай байхад бол бүх зүйл болдгоо тий. Тэгээ ингээл болох хэвээр үед ингээ болдог. За take the home take the home be in control of your own ship гэнэ. За тэгэхээр өөрийнхөө одоо завийг ингээд удирдаарай гэсэн мэ. Мессежлээ. За тэгэхээр тэгээд гоё аялаарэ гэсэн мэн бас. Тийм ер нь онгоцондоо суугаад аялаарэ л гэж. Тэгээ бас нэг одоо юу гэдэг аялын интер гэж бодож байгаа бол бас юу сайн төлөвлөөрэй гэж бас магадгүй тий patience гэсэн ийм одоо юутай гарч ирсэн учраас за дахиад тийм би юу гэж дамжуулж байна гэдгийг харъя. За тэгээд юмны ингээд юуг хараарай юу гэдүүлээ. Одоо уул үндэс суурийг нь бас ингээд ухаж ойлгохыг ингээд хичээж байгаарэ гэдэг чинь бас ингээд заримдаа ингээд ихэнх үед ер нь хөнгөн тийм байх нь зүгээр ч гэсэн хаяа бас ингээд яг чухал зүйлсүүд юм бол юуг нь харцгаад ингээд зүгээрээ гэж байна. Ухаж бодож тунгаахтай эргцүүлэх ч гэх юм уу иймэрхүү зүйлээр бас ингээд цаг гаргаж байгаарэ гэж юм болоо гэж бодож санагдлаа. Ингээд бүхэл цаг үедээ тухайн цаг үедээ байхад лөө. За тэгээд өөрчлөлт гэсэн байна. За тэгээд мод одоо ингээл намар болоод модны навчнууд ингээл унаад шадлал эхэлдэг шүү дээ. Яг тэрэн шиг ингээд амьдрал гэдэг байнга өөрчлөгдөж байдаг. Тийм учраас нэгэн хിവэрээ тий мод дандаа л ингээл модороо байдаггүй шиг ингээд өөрчлөлт ирдгээ. Тэр өөрчлөлтийг ч гэсэндээ бас ингээ хүлээж авч байгаарэ тий. Юмс ингээ заавал нэг янзаараа ингээ байхалгүй юм шүү. гэж байгаа юм шиг санагдаж байна. Тэгээ удахгүй бас ингээ өөрчлөлт ирэх гэж байгаа шүү. Тэгээд энэ өөрчлөлт ингээ чамайг илүү юмыг ингээ гүнзгий харж ойлгодог болгох тий. Тиймэрхүү үйл явдлууд ингээ тохиох гэж байгаа юм шиг байна. Тэгэхээр тэгээд юм төвчөртэй байгаарай тий. Нөөстөө намтгаараа тэгэхээр яарэ маш юм доктортой тий баланстай юм байгаарай. Тэгээд альва одоо тий модны чи ингээд чи өөрийгөө ингээд мод гэдэг ингээд бодож идэл навчнууд чи ингээд унаад эхлэхээр бити ингээд гайхаарай л гэдэг юм шиг санагдаж байна. Тэгээл мод бол тэгээл байж лээд гэжтэй тэгэнгүүтээ хавруулахад дахиад одоо юу агаал нахаалал ингээд ургаж идэг. Тийм учраас бити санаа зовоорой. Тэгээ удахгүй ингээд амьдрал чинь нэг том өөрчлөлт ирэх гэдэг юм шиг байна. Тэгээ дээрээс нь энэ гэсэндээ хувь зайны хүрд гарч ирээдсэн. Тийм болохоор энэ юунууд те энэ өөрчлөлтүүд бол зүгээрээ хэвэн зүйл юм шүү. Тийм болохоор бити нэг тэгээ зай сандраарай. Харин энэний цаад дутуу учрыг нь хараарай гэж хэлж дамжуулж байгаа юм болоо гэж бодож байна. За ингээд ерөнхийдөө уншлагын дуслаа. Тэгээ та нартаа аз жаргал амжилт хүсье. Тэгээ дараагийн бичлэгээр уулзъя. Баярлалаа. Баяртай. За 2 дугаар группийг сонгосон хүмүүс маань уншлагатай зөвхөн морил. За та нар маань To the Moon and Back гэсэн ийм хавирган сарн дээр суусан дээ ийм одоо савлуурн дээр суусан дээ ийм эмхтэй дүрсийг сонгосон ийм цагаан балгаачтай. За энэ бол ингээд та нарын дээд биеийн уншлага байх болно. За эхлээд юу яа?
Танайхаа сүнслэг амтныг харж өгье. За юун дээр 3D ертөнцийн амьдрал дээр сүнслэг амтны вэ гэдгийг харъя. Тэгээд дараа нь дээд биеийн сүнслэг амтныг харин илэрхийлэх 3D таны сүнслэг амтны юу вэ гэдгийг харъя. Өнгөрсөн группээр адилхан гарч ирсэн картхан за би дахиад яг өнгөрсөн 1-р групп дээр энэ гарч ирсэн. Та нар манаас 1-р группийг сонгох уу, энэ группийг сонгох уу гэж айгу эргэлзэж байгаа цамсан байж магадгүй тийм. Дахиад яагаад вэ? Бас өөр групп юм чи өөр хүртээ. Таны за шоу юм байна. Жоохон хөөр болгочих гээд байсан чинь тэгээ гарч ирж байна уу за яхаа. За лоо гарч ирсэн. За lovers. За тэгэхээр таны одоо таныг илэрхийлэх амтан лоо гарч ирсэн гэхээр та бол дээд битгээ маш сайн одоо холбогдож чаддаг хүн гэсэн үг. Бидөө лоо маань өөрөө spiritual буюу сүнслэг амтан гэж авдаг. За тэгээд энэ одоо лоогийн сүнслэг амтантай хүмүүс бол маш одоо юу байдаг шийдэмгий тэгээд юу хийхээ ингээ мэдчихэдэг ингээ цаанаасаа л ингээ мэдчихэдэг хүмүүс эдэн штэ. Ингээ хүнийг нэвч хардаг ч юм уу те. Иймэрхүү чадвартай одоо таныг бол хүн хуурж хэлэхэд бол маш хэцүү. Яг л та нэг human lie detector гэдэг чинь нэг хадлаа ярьж байгаа хүмүүс ингэж мэдчихдэг. Тийм юм байна. За дахиад 2 өдөр. За иймэрхүү шин чанартай хүн байна. За тэгэхээр яг уу сүнслэг амтны өмнөх групптэй ажиллан гарч ирсэн ч гэсэндээ та энэ тарот картууд нь бол өөр зүйлийг илэрхийлж байна. За тэгтээ өөр ингээд танд та бол ерөнхийдөө ямар хүн бэ гэхээр эхлээд таны одоогийн дээд таныг ярьж байгаа тэгээд дээд бие рүү орох шүү. За тэгэхээр бол та ерөнхийдөө амьдралдаа зөв шийдвэрүүдийг маш сайн гаргаж чаддаг гэж байна. За тэгэхээр зөв шийдвэрээ гаргаж байна гэдэг нь л ерөөсөө дээд биетэйгээ аюу сайхан холбоотой байдгаа аюу сайхан одоо мессежүүдийг энэ зүн сав мэдрэмжээр ингээ авчдаг гэдгийг үл ингээ илэрхийлж байдаг. Тийм учраас таны хувьд ингээ амьдралдаа ингээ төөрж бодлох ч юм уу энийг сонгох уу тэрийг сонгох уу гэл ингээл нэг тэгэж юу яагаад байдаггүй одоо шаналаад байдаггүй ийм төрлийн хүн байна. Тэгээд зүн сав мэдрэмж өндөр маш өндөртэй эмгтээлэг энерги аюу сайхан хөгжүүлсэн мэдээллийн энерги аягүй сайхан нээлттэй за ийм хүн байна. Тэгээ таны хажууд байхад маш халуун дулаан. Тэгээ таныг хэрвээ та эмэгтэй хүн бол маш олон залуучууд таныг эхнэрээ болгох юм, найз охиноо болгох юмсан одоо нэг wifi материал гэж ярьдаг шүү дээ. Аягүй сайхан ээж эзэгтэй байцах чадвартай ч юм шиг иймэрхүү мэдрэмжүүдийг хүмүүст өгдөг байх нэ. Тийм өөрөө бас тийм хүн байна. За тэгээ дээрэс нь таны хувьд болохоор өөрийгөө маш сайхан ингээд гоё амрааж чаддаг хүн байна. За тэгээд хоёр ийм одоо 10-ын зоос болон 10-аас хаваа гэсэн үгүүд маань буруу харж гарч ирсэн байна. Тэгэхээр энэ группийг сонгосон хүмүүсийн дунд зарим нь ингээд юу яасан байж магадгүй одоо өмнө нь гэр бүл зохиож ирсэн ч юм уу тэгээд одоо ингээд салсан хүмүүс бас байгааг үүсэхгүй харагдаж байна. Тэгээд таны хувьд бол ингээд зүн сайн мэдрэмжээ сонсох нь бол яг л дээд биетэйгээ ярьж байгаатай бол агаар нэг байдаг ийм хүмүүс байна. Тийм сайхан одоо сарнд ч юм уу те сартай маш сайн ингээд холбогдож чаддаг хүмүүс харагдаж байна. Сарны үзэр гарч ирсэн. Тэгээд энд маш гоё ингээд тайван унтж байгаа байхгүй. Тэгэхээр та бол ийм одоо гоё хүмүүс байна. Тэгээд дээрэс нь таныг ингээд ийм романтик байдлаар ингээд ийм амьдралд ингээд хайр дурлалын хэсэг маш чухал байдаг ийм хүмүүс байна. Хамгийн ихний карт lovers буюу те амаргууд гэсэн хөзрөөр бол ингээд гарч ирсэн. Тэгэхээр бол тэгээд дээрэс нь таны араас одоо юу яадаг
бичдэг ч юм уу те хайрцаг таны араас ингээ гүйдэг ч гэдэг юм уу иймэрхүү хүмүүс бас маш их байдаг болов ингээл гоё жихэр жимсэн юм савдаг те бэлгэсэлтэй айгүй хавдаг ч юм уу. За ийм байдал харагдаж байна. Тэгээ дээрэс нь та бол нэг маш шийдэмий өөрөө бас юм шудраг хүн байна. Гэхдээ энэ шудраг байдал нь болохоор юм harsh буюу юм одоо хатуу биш айгүй тийм бусдад ингээд ээлгээр ингэж гоё өөрийгөө илэрхийлж чаддаг, үнэн илэрхийлж чаддаг тий. Үнэн шудраг гэдэг хүмүүс чинь заримдаа айгүй тийм ширүүн байх гэдэг шүү дээ тий. Таны хувьд бол тийм биш. За иймэрхүү юм байна. За тэгээд энэ хэсэг тантай тохирж байгаа юм бол та зөв группээ сонгосон гэсэн үг шүү. За хэрвээ энэ хэсэг тохирохгүй байх юм бол өөр группыг сонгоорой. За одоо таны дээд би ямар юм бэ тэгээ харъя. За zebra буюу дахин үзэр гарч ирсэн. За таны ерөн 3 дугаар мэлми аюу сайн хөгжсөн. 3 дахь мэлми гэж хэлж байна тий. 3 дугаар чакра. Third eye 3 дугаар чакра. Тэр нь аюу нээлттэй байдаг төрлийн хүн юм шиг байна. Баг мэрэг төлөвлөлтөд хийх чадвартай ч юм уу. Тэгээд дээрээс нь ирээдүйгээ ингээд ерөнхийдөө одоо хүн ингээд надад заримдаа тэгдэг байхгүй юу. Ингээд миний ингээд ирээдүйд болох ингээд миний өөрийн төлөө өөрийн амьдралын маань ингээд вижн харагдаад байдаг. Гинт ингээд дүр зураг ингээд харагдаад өнгөрдөг. Таны хувьд бас тийм одоо хэрвээ ингээд зүн сонгоо сайн ингээд хөгжүүлэх юм бол бас тийм чадвартай болох одоо хүмүүс бол байна. Тийм чадвар бол байна. За тэгээ таны дээд би ямар хүн байна вэ? Таны дээд би ямар хүн бэ гэхээр ер нь бол өөрчлөлт, шинжлэлтээс маш айдаггүй юм зоригтой хүн байна. Зоригтой. За тэгээд орхих ёстой зүйлийг орхиж чаддаг. Нэг шийдсэн болоод эргэж хардггүй гэх юм уу. Тэгээ өөрийнхөө сүдэртэй нүр тулахаас юу зайдаггүй юм хүн байна. Маш юм одоо хүчрхэг ийм характертай. Дотоод одоо хүч маш ихтэй, сэтгэлийн тэнхээтэй гэж ярьдаг тийм хүн байна. За тэгээ дээрэс нь амьдралаа айгүй ингээд төлөвлөж чаддаг. Одоо ингэн тэгнэ гэл тээ. Ингэсний дараа ингэн гэд маш юм одоо стратегич төлөвлөгч. За тэгээ бусдаа бас хамтарч ажиллаж чаддаг. Багийн ажиллагаа сайтай гэх үү тий. Ийм хүн байна. Тэгээд таны дээд би дээр юм 3 сэлэм тэгснээ дээд карт 2 гарч ирсэн байгаа байхгүй. Тэгснээ 10 аяга гарч ирсэн. Тэгэхээр би нөгөө түрүүнд гэр бүлтэй холбоотой зарим хүмүүс маань салсан байж магадгүй гэж хэлсэн тий. Тэгэхээр эсвэл одоо юу гэр бүлээсээ бас ингээд авсан шарах байж болно баа насны тий. Тийм байж болно. Тэрнээс болоод дээд би чинь таныг аягүй өрөвдөж хайрлаж байна. Тэгээ таныг ингээд энэ зүйлийг ингээд ардаа орхиосоо тий гэж аягүй хүсдэг юм байна гэж бас бодлоо. Таны өмнөөс аягүй их шаналдаг. Энэ байдал ингээд харагдаж байна. Тийм. Тэгээ таныг гоё юм ад жаргалтай бүр ингээд юм гоё гэр бүлийн ингээд зохиогоосоо одоо нэг бага насндаа асуудал аав ээж нь салсан хүмүүс байж болно. Тэрнээс болоод яг ингээд гэр бүлийн юм халуун дулаан тий яг нэг аав ээжтэйгээ ингээд нэг тийм хүнд ингээд төсөөлөл идеалны юм төсөөлөд штэ тэрийгээ ингээд гоё биелүүлэхин сон гэсэн мөрөөдөлтэй бас хүмүүс байж болно. Заавалчгүй одоо өмнөх амьдралаас салсан байх албагүй тий. Зарим хүмүүс яг тийм байж болно. Тэгээд энэ тал дээр нь бас аягүй их ингээд зүрхэн ингээд шимширдэг, таныг аягүй өрөвддөг, хайрладаг бас юм байдал харагдаж байна. Тэгээд таны гоё ингээд нэг тийм амьдралыг ингээд serious ингэж хүлээж авахгүй гоё бас юм
юу байгаасаа тий хөгжилтэй хөнгөн бас ингэ байгаасаа гэж яг хүсдэг юм байна. Тэгээ гоё тэгээд гоё ингээд гоё зүрх сэтгэлээ хүмүүс ингээд нийхээс битгий яагаасаа хүмүүсийн гоё ингээд зүрх сэтгэлийг ингээд түлээд яваасаа ч гэдэг юм уу те ингэж хүсдэг байдал харагдаж байна. Тэгэхээр яг уу та маань ерөнхийдөө ингээд амьдралын том шийдвэрүүд дээр үлээ ингээд дээд биетэйгээ сайхан холбогдоод ингээд явждаг боловч дээд бие танд бас ингээд хэлхийг хүсдэг. Тэг ингээд та ингээд хараахан ойлгодгүй ч юм зүйлсүүд байна л да. Тэр нь болохоор илүү таны сэтгэлээ шарахтай холбоотой зүйлсүүд байна. Тэгэхээр таныг бас энэ дээрээ те хүний нэг shadow work сүтрийн ажил гэж яриад байдаг. Энийгээ бас сайхан хийгээд өгөөсэй. Энэ дээрээ бас ингээд ажилласаа те өөрийнхөө ингээд дотоод хөвгтдээ ажилласаа гэж аягүй хүсдэг. Тэгээ ингэж хэлхийг хүсдэг. Ингэж хэлхийг дамжуулахыг хүсдэг юм байдлаар хийж байна. Тиймээс бол бусдаар бол таны ингээд амжилттай одоо таны өөрийгөө дайшлах байдал амжилт гаргах байдал те бусдад хамтрах байдал ажил карьерийн тал дээр ч гэдэг юм уу те мөнгө санхүү дээр ч юм бол энэ хүн бол нэх тэгээд одоо танд зөвлөгөө өгөхгүй байна зөвлөхгүй байна уус та ингээд яг тэрүүгээр энэ хүний бодцоогоор те дээд биеийнхээ бодцоогоор ингээд явцдаг болохоор таныг илүү одоо тэр дотоод сэтгэл хөдлөл мэдрэмжийн тал руугаа тий дотгошоогоо бас ингэж хийсэн тий сэтгэлийн шарах энтертэйг ажиллавал зүгээр шүү гэж боддөг юм байна. За тэгээд таны дээд бие танд юу гэж дамжуулахыг хүсэж байна вэ гэдгийг харъя. За guidance гинэ. За би ингээд юу яадаг шүү. Чамд бол ингээд зөвлөгөө ингээд тэ зааварчилгаа чиглүүлгийг бол аягүй сайхан ингээд явуулдаг шүү. Энийг гоё ингээд дагаарай гэж байна. За recharge. За тэгээд өөрийнхөө одоо нөгөө сүнсийг ингээд гоё юу ягаарэ. Амраагаарай, дахин нөхөн сэргийгээрээ. Тэгвэл ингээд шархалцсан зүрхтэй ингээд удаан явахаар ингээд хүн сэтгэл санаагаараа аягүй их ингээд туйлах гэдэг юмд ингээд унтж амарсан ч ингээд амарсан юм шиг санагдахгүй байх ч юм уу. Тийм маш гоё ингээд өөрийгөө сайхан ингээд recharge хийгээрэй гэдэг чинь. Цэнэглээрээ тий өөрийгөө гоё цэнэглээрээ. За тэгээ өөрийн чинь дотоод дуу болоо дотоод хүүхэд юу хэлж байгаа тэрийг аюу сайхан ингээд сонсоорой. Тэр хүүхдийн хийхийг хүссэн зүйлсийг нэгэ хийгээрэй гэж байна. Одоо дандаа ингээд том хүн шиг амар тийм serious байхаас илүү тий гоё хөгжилтэй хөнгөн бас гоё ингээд зарим гэдэг талхдаг ч юм уу тий гоё багтаа идэхийг хүсдэг байсан зүйлсээ ингээд авч өгдөг ч юм уу. Энэ байдлаар ингээд гоё тэр дотоод хүүхдээ бас ингээд сайхан харагдаж өгөөрэй гэж байгаа юм болов уу гэж харагдаж байна. Ингээд хэлхийг хүсэж байна. За өөр би танд юу гэж дамжуулахыг хүсэж байна вэ? Wallflower, look for the crack in the concert to find a way out. За. Одоо ингээд явж хахад те ингээд амьдарч хахад чи ингээд маш олон гоё юм цэцэгстэй тэмхүү зүйлсүүд ингээд харагдах болно. Тэрийг гоё ингээд таашааж те ингээд харж баясаж гэх юм уу. Тэр тавраа гэдэг юм болов. За өөр ямар гарч ирэх нарыг relax тийм гоё амраарэ. Тэгэл нэг гоё ингээд явж хахад те ингээд гоё цэцэг мэцэг ингээд өнгөрхөнгүүд тэрийг гоё ингээд харж ингээд те баясдаг ч юм уу те яг тухайн цаг мөчтөө ингээд байгаарэ гэж байгаа юм бит. Тэхэн ингээд ажил гээд яваад байдаг. Тэхэн өөрийгөө ингээд хамраадаггүй ч юм те ийм байдал ингээд харж ингээд ингээд өөрийгөө юу яа те цэнэгэл тэгээд амар гэсэн. Тэгээд ийм гоё байгалийн сайхан гоё сайхан зүйлсүүдийг мэдэр гэсэн иймэрхүү зөвлөгөөнүүд айгу гарч ирж байна. Тэгж байгаа юм болов уу гэж бодож байна. За тэгээд сайхан гоё ингээ мөрөө дөрөө тий зүгээр л ингээл сайхан суугаал тий гоё аяг кофе уугаал ингээл гоё мөрөөдөл тий тэгж одоо нэг тийм амьдралаас энэ гоё таашаал авах тий ийм амрах болцоог бас ингээд өөртөө бас хайж өгч байгаарэ гэж дээд би намжуулж байна. За тэгээд уншлах нь та нарт маань маш таалагдсан байх гэж найдаж байна. Хэрвээ таалагдсан бол та нар маань гоё комент үлдээгээд subscribe дараад за тэгээд баяртай дараагийн бичлэгээр уулзъя. Баяртай.
За 3 дугаар группийг сонгосон хүмүүс маань онцлогтой зүгтэмэрэл за та нар маань юм битгон хүүхдийн эмэгтэй хүүхдийн те ийм secrets буюу нууцуд гэсэн за энэ хөдрийг сонгосон. За та нарынхаа дээд биеийн онцлогт орё. Та нарын маань дээд бие ямар хүн байдаг вэ те? Дээд бие. Таны дээд бие. За тэгэхээр таны одоогийн бие те 3-р ертөнцийн дээр дэлхийд дээд бие буюу одоогийн та болон дээд биеийг илэрхийлэх амьтны spirit animal хөдрөө би одоо гаргаж харнаа. Таныг илэрхийлэх spirit animal юу вэ те? Хүнслэг амьтан юу вэ? Таныг илэрхийлэх хүнслэг амьтан юу вэ? За hawk гэж байна. Hawk гэдэг чинь монголоор нэг мартчихсан тийм. Айгу тийм сүрлэгч шуугаад гэх тийм. Юу лээ? За сандгүй. Юу ч гэсэн сүнслэг утга нь болохоор маш юм алсын хараатай. Тэгээ дээрээс нь юм одоо жигүүртэй амтан тийм шуу учраас таавал бас дээд биетэйгээ сайн ингээ холбогдож чаддаг. Тэгээ дээд бие чинь тань руу ингээд юм vision одоо юм зориг мөрөөдөл рүү айгу чиглүүлэхийг хичээдэг юм байна. Тийм таач бас зэрэг авч чаддаг юм байна. Тэгээ айгу юм амбицтай хүмүүс болов гэж санагдлаа. Айгу амбицтай тэгээ бусдад одоо зааж зөвлөх тийм одоо ментор ч юм уу тийм чадвар өндөртэй ментор хийх чадвартай гэж тийм үү. За ийм хүмүүстэй олж байна. Энэ хүмүүс шуунаа та нар маань. За энэ хэсэг ингээд таахгүй тий өөр нөгөө 2 группээ сонгож үзээрэй. За та нар маань ямар хүн бэ? Тэгээд одоогийн тий биетэй чинь ингээд харьцуулаад тэгээд та нар маань ерөнхийдөө дээд биегээсээ ингээд хэлийг гэсэн мессежүүдийг хүлээж авч чадж гин үгүй юу те. Тэгээд дээд би чинь танд юу ч хэлхийг хүсэж байна вэ гэдгийг бол харнаа. Тэгээд дээд би чинь ямар хүн байдаг вэ те. Нэг харнаа гэсэн үг. За энэ группийн хүмүүс маань за ямар хүн бэ гэхээр яна. За та нар маань ямар хүмүүс вэ гэхээр одоо яг ингээд дээд биеийнхээ мэдээллийг тэгээ өгж байгаа мэдээллийг нь хагас дутуу аваад идэх юм болов уу гэж харагдаж байна. Тийм. Тэгээ ер нь жоохон ингээ юмыг амарчлах гад, хэлбэрчлэх гад жоохон залхуураад байна уу гэмээр ийм байдлаас харагдаж байна. Нэг тийм юу байх гад одоо өөрийнхөө залхуу байдалтай ингээд юу яж чадахгүй байгаа юм шиг тэмцэж чадахгүй байгаа юм шиг. Тийм болохоор ингээд таны ингээд айгу чиглүүлээд идэг гэж гарч ирсэн шүү дээ. Юу чиглүүлээд идэг уг нь ингээд таны ингээд урам зориг өгөхгүй л одоо ингэ шүү тгий шүү гэл айгу мотивац өгөхгүй л ингээд идэг. Тэгтэл та бас тэрийг нь жоохон хүлээж авахгүй байна уу гэмээр ийм дүр зураг харагдаж байна. Энэ таны бас ингээд ийм одоо муу зуршил ч юм уу иймэрхүү зүйлээ таны ингээд хоошин чангадаг зүйлээ ингээд орхичоосаа гэж аягүй их ингээд хүсэж байна. Дээд би чинь тийм ингээд бас хитрхи ингээд назгаараад жоохон ингээд тэгцэн байдал бас ингээд харагдаад байна. Тийм болохоор таны ер нь жоохон зэмлэнгүү
ер нь байдал бол ингээд одоо ингээд энэ бид ч юм бол ингээд хэлдэм байна ер нь бол тамхи мамхтэй одоо электрон тамхи мамхч юм эсвэл ингээд аягүй шоудч моддаг ч юм уу. За эсвэл зүгээр нөгөө аягүй залхуурал байж болно те нөгөө хүний одоо зүрэг муу дуршил те дадал байдаг. Тиймэрхүү зүйлсүүдээ ер нь бол ингээд сайхан тавьж явуулах хэрэгтэй байна. Энэ чамд хэрэггүй штэ. Тийм энэ ингээд чамайг улам л ингээд муутгана уу гэхээс те. Яг уу тухайн цаг мөчтөө л ингээд аягүй гоё те юм гоё байгаа юм шиг боловч энэ чинь ингээд урт хугацаанд ингээд чамайг ингээд улам л ингээд хоолруулад байдаг юм аа. Одоо шоудж модох дуртай байл юм жоохон тэрийг багасгах ч юм уу тий. Тэгж байна. За одоогийн таны байдал бол нэг иймэрхүү байна. Хэрвээ энэ байдалтай таарахгүй байгаа бол өөр гүрэлтийг сонгоорой. За таны дээд би ямар хүн байдаг вэ тэгвэл та одоо энэ тийм муу дуршил энтрээсээ салсан тэгээд иймэрхүү одоо нэг бишвэсэн бол таны дээд би ерөнхийдөө ямар хүн байдаг гэхээр бат боёо сарсан бавгааны спирит гарч ирсэн. За хоёулаа юм чи өөртөө амтан байна тий. Яа, тэгэхээр таны дээд би айгуу тийм айхтар хүн бэ? Айхтар гэдэг нь болохоор юу гэсэн үг энэ бол бас тест карт болж байна. Айхтар гэдэг нь одоо сарсан бавгахаа чинь шүнэл хардаг шүү дээ. Шүн. Энэ хоёр карт айгуу ижилхэн юмсан гэдэг нь шүнэл хардаг. Тэгээд бусад хүмүүсийн одоо хардгууг та хардаг байж магадгүй. Магадгүй тийм одоо хардгууг харна гэхээр хүмүүсийн одоо ингээл луур муурыг та аягүй сайн ингээд ойлгоод байдаг гэх юм уу? Луурчин эсвэл юм тийм хүмүүсийг одоо scamд гэж ярьдаг. Тэгтээ scamд гэдэг хүмүүсийг аягүй сайн ойлгодог ч юм уу? Тийм хүмүүсийг мэддэхтэй аягүй сайн. Тэгээд аягүй дотоод бас хүч чадал аягүй дүр сайтай. Тэгээд дээд би уг нь аягүй тийм хичээнгүй хүн юм байна. Хичээнгүй. Одоо жоох юм залхуураад назаарсан байдаг юм санагдсан тийм. Тэгээд өөрөө ингээд дээд би чав юм хичээнгүй болох таныг өшөө жоох ингээд юм хийгээд өгөө тийм. Тэгээд байдаг юм шиг байна. Тийм аягүй юм ажил хэрэгч юм хүн байгаа хгүй тань дээд би. Яг таны дээд би гэсэн ингээл нарийц ингээд ч юм уу тэгж явах бол сонирхолтой. Гэхдээ энэний хажуугаар ч гэсэн ажиллаа санжуулдаг юм хүн байгаа байхгүй юу? Тийм. Тийм. Хөнгөний дээд би. За тэгээ таны дээд би болоо юу хүн байна. Аюу тийм сарны өдөр юм одоо юу өдөр аюу одоо том measure канадууд нь тийм хөх юм хар тийм хар хөх юм ингээд зүйлийг харж байгаа. За эндээс надад юу гэж бодогдож байна гэхээр та нар маань юм шүн одоо нэг өглөөний хүн шөнийн хүн гэж ярьдэн шүү дээ. Та нарын хувьд бол өглөөний morning person бол биш юм шиг байна. Өглөө эрт босч ажил амжуулдаг тийм биш. Ер нь бол орой шөнийн цагаар айгу онгод нь орж ирдэг ч юм уу. Тийм. Тэгэхээр нөө нэг таны дээд би чинь ийм болохоор дэлхий дээрх бас энэ нөө ритм чи өөртөө биологийн ритм чинь тэмдээ жоохон зөрчилдөөд байдаг тал ингээд харагдчихээн. Тэгээд нэг тийм ингээ амарсан болоогүй юм шиг ийм байдал ингээ харагдах гэдэг. Тийм учраас дээд би чинь энэ дээрээ жоохон хараад те биологийн ритмдээ бас ингээ тохируулаад амьдрал зүгээрээ би яг үүнд ингээ болж байгаа ч гэсэндээ чиний наа чи ингээ болохгүй байна. Тий одоо энэ дээр ингээ байт гарч ирж байгаанаас аюул сонирхолтой байхгүй дээд би дээр шин тэнгүү таны одоогийн би энэ дээр ч болохоор хаак буюу те илүү одоо юм хараас ингээд наглуу явж байгаа юм чигтэй ийм гэрэл рүү ингээд гарч ирж байгаа юм шиг юм дүрслэлтэй байхгүй. Тэгэхээр
дээд би чинь бол ингээд шүн мөний ажиллахад бол айгүй гоё байдгаа. Би ингээд боломжтой байдгаа тий. Дэлхий дээр шүн болж авах үед бол би ингээд шүн байсан ч ингээд зүгээр байдаг. Дэлхий дээр болохоор ингээд болохгүй болоод байна. Тийм учраас чи ингээд эрс цэрхийг хичээ. Тийм наранд бай тий. Нарны гэрэл бай. За ингээд шүн орой цагаар ерөнхийдөө бие амраагаад унтахыг хичээ гэсэн байна. Ер нь энийг хамгийн түрүүнд хэлхийг хүсэж байна. Тэгээ дээрэс нь таны дээд бие бол маш юм одоо хичээнгүү тий, ажиллаж хичээнгүү. Тэгээ дээрэс нь юу хүн байна? Амар тийм хүчрхэг байдал ингээ харагдаж байна. Тэгээд одоо хүнд холигтууллаа л тий, эсвэл нэг тиймэрхүү гинэн минэн хүмүүс байдаг шүү дээ. Тийм биш. Ер нь маш хэрсүү. Тийм хүн байна. Тэгээ дээрэс нь бусад хүмүүстэй хамт байх айгүй дуртай. Олонтойгоо байх дуртай. Тэгээд дээрэс нь айгүй тийм урлагийн мэдрэмжтэй. Артист ч юм уу тий. Дуу хөгжим урлагт маш дуртай. Кино урлаг тий, тийм зүйлс маш дуртай, сонирхолтой. Тэгээ таныг илүү тэр чиглэл рүүгээ бас ингэж явбал бас ингэ зүгээрээ гэдэг чинь жоохон ингээд юм ингээд амарчлах гад, хэлбэрчлэх гад яг болно те. Гэхдээ яг нэг тийм өөрийнхөө гоё сүнсийгтэй сэтгэл санааг гоё байлгадаг, амьдралаас таашаал авдаг те. Зөвхөн одоо амьдралын таашаалыг хоол те. Ариг дарстай тиймэрхүү зүйлсээр биш, арай тийм гоё, арай өөр гоё ингээд дэлхийд мэдэрч боллог айгүй гоё зүйлсүүд байдгийн байлээ штэ. Тэр мэрийг хийж үзүүл яасан бэ гэж байна. За өөр дээдийн тань юу ч хэлэх юм бэ харъя. За бутаас тусламж үзэж сураарай. Эсвэл бусад гоё ингэ туслах бас гоё шүү гэсэн байна. Өөртөө бусад хүн өөрөө бас бусдаас тусламж тааруу хүн байж магадгүй. Тэгээ safety pain жоохон хүнээс тусламж ирдэггүй төрлийн хүн юм байна л жоо бардам гэж ярьжтэй proud бардам гэж монголоор ярьдаг. Тэгээ бусдаас ингээд тусламж гуйна гэдэг нь зүгээрээ. Тэгээ өөрийнхөө одоо яг юм хүссэн те тэр зүйлдээ хүрээгүй байлаа гэд бас зүгээрээ тийшээ хичээх хэрэгтэй те. Гол нь тийшээ хийх алхмуудаа ингээ хийгээ явж хахад өөрийгөө нэг голох хэрэггүй шүү гэж байна. Тийм. Journey аялал гинэ. Half the treasure is the journey on the path to find. Яг сайн нэг л гарч ирлээ юмсан. Ингээд хэрвээ ингээ мөрөөдлийн аялалтаа гарчлаа гэж бодож байвал ингээд арай destination буюу те тэр яг юм очих хөстэй цэгтэй очиагүй ч гэсэндээ зам одоо явах зам чинь өөрөө маш гоё юм шүү те. Тэр чин баг бүр яг энэ destination-ээсээ илүү ингээд юм гоё мэдрэмжийг те юм гоё зүйлийг өгөх болно. Тийм болохоор энэ процессаа гоё ингээд enjoy хийгээрэй гэсэн. Тэгээ нүүр дүнгээ харах гэдэг нь чухал биш. Одоо юу гэдэг над чигтээ ингээд YouTube-ийн контент хийдэг ч юм уу те иймэрхүү за мөрөөдөлтэй за тэгээ бусдад ингээд өөрийнхөө дуу хоолой хүргэе гэсэн те тийм мөрөөдөлтэй бол шууд л ингээд амар олон хүмүүс үзээлтэй эсвэл за уучлаарай дахиад миний утасны тэнэг дуусаад тэгээд бичлэг маань тасалсан байна төгсгөлээ хийж чадаагүй байна. За тэгээ ярьжсэн зүйл маань гэх юм бол яг ингээд те аялал гэж ингээд мөрөөдлөө бодоод тэгээд яг тэр аяллахаа те зам дунд ингээд илүү гоё ийм сонирхолтой зүйлсүүд болдог шиг заавал ингээд үр дүн харах гэдэг шаардлагагүй юм шүү те. Яг ингээд над чиг зүгээр л ингээд хийхээ хүссэн юм хийгээл тэгэл ингээд явж байхад нэг мэдгээд өөрийнхөө нөхөрчсэн газар ингээд хүрсэн байх болно. Тэгээд миний бас би жилийн өмнөөс YouTube-ийн channel дээр мэргийн бичлэгүүдэд оруулаад
ингээ явж байгаа. Тэгээд саяхан энэ 9 сард илүү миний subscribers-ийн тоо 12,000 хүрсэн байна. Тэгээд би бас маш их баяртай байна. Тэгээд та нартай маш их баярлалаа. Тэгээд яг энэ шиг жилийн дотор яг ингээд хийгээд явж явах үед бол би хизээж одоо 10,000 гэдэг хүн энэ төр гэж бол бодохгүй байгаа шүү дээ. Тэгээд нэг мэдхэд ингээд жилийн дараа жил гарны дараа юм болцсон байна. Яг тэр шиг та нар мань гоё хийхийг хүссэн зүйлээ хийгээд гоё процессо ингээ гоё байж чадах юм бол ингээд нэг мэдхэд л одоо хүсэжсэн зүйл чинь мөрөөдөл чинь ингээд таних болчих болно. Тэгээд энэ группийн хүмүүс маань бас яг ийм одоо урам зориг маш их сонсох хэрэгтэй байсан юм шиг байна гэж бодлоо. Тэгээд та нар маань бол маш юм гоё хөдөлмөрч хүмүүс мөн байж шүү. Тэгээд энийг бас 3D ертөнцийн дээрээ ч гэсэндээ энэ зан чанараа маш гоё ингээ гаргаж эннийхээ үр шимийг ингэж хүртэж яваарэ гэж хэлмээрээ санагдлаа. Тэгээд бүгдээрээ дараагийн бичлэгээрээ уулзцаая. Тэгээд энэ үржүүрээ ингээд уншлагын дуусч байна. Тэгээд баярлалаа. Баяртай.